Зохиомж их сургуулийн 2026 оны төгсөгчдөд хүндэтгэл үзүүлэх Эрдмийн баяр өнөөдөр боллоо. Бакалаврын боловсрол судлал, бизнесийн удирдлага, эрх зүйн болон урлаг судлалын 200 гаруй төгсөгч эзэмсэн мэргэжлээрээ хөлбөмбөгийн зах зээлд алхан орж байна. Төгсөгчид 4 жил эзэмсэн мэргэжлээрээ ажиллах гэж байгаадаа баяртай байгаагаа хэллээ. За энэ хүү 4 жилийн хугацаанд миний амьдралын хамгийн үнцэнтэй 4 жилийн хугацаа байсан гэж бодож байна. Доктор профессор Эрдэмтэн багш нарынхаа заа зөө өснөрөө өдөө зэрэгтэй яваад цаашдаа яг одоо энэ сурсан мэдлэгээрээ илүү өргөжлүүлээд ингээд амьдралаа өргөжлүүлэхээр айгүй гоё санагдана. Ингээд яг сурч байгаа хугацаанд хэцүү даваанууд ер нь зөндөө байсан. Ингээд шантрах үе байсан. Тэгэл тэр болгоны ингээд давж гарч ирээд өнөөдрийг энэ чинь ингээд зогсож байгаа. Өөрөөрөө болон найз нөхдүүдээрээ маш их бахархаж байна. Маш их баяртай энэ бүр үгээр хилэмгүй байна. Яагтгүй л 4 жилийн хүч хөдөлмөр хугацаа гэдэг маш урт хугацаа. Маш их хичээл зүтгэл, аав ээжийн тавьсан итгэл найдвараар өнөөдөр төгсөж байгаадаа маш их баяртай байна. Маш их баяртай байна. За тэгээ зохиомж их сургуультай 1.5 жил суугаад олонныхоо ололттой байгаа. Мөдлөгийн талаар, найзуудын талаар, за сургуулийн талаар их сайхан тавчин уйлдэж манайхийнхоо ололттой байгаа юм аа. Зохиомж их сургуулийн багаангийн багш, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлэр төгсөгчид 100%, эрх зүйн хөтөлбөрөөр төгсөгчдийн 50%, нийслэлийн болон аймаг орон нутгийн байгууллагуудад мэргэжлэр ажиллах оруулжээ. За мөн Монгол Улсын засгийн газрын тогтоолоор хэрэгжиж байгаа эрэлттэй мэргэжлэр суралцагчдад олгодог зээл тусламжууд хамрагдахаас гадна бизнесийн удирдлага хөтөлбөрөөр төгсөгч 3 оюутан эвсэг компанид ажиллах хурлага авсан байна. Миний хувьд одоо манай жүжигчний анги маань одоо бас яг төгсөж 4 жил хүүхдүүдтэйгээ одоо хамт байлаа. Тэгээ 4 жил одоо өөрийнхөө бас сурсан эрдмээс багс тий одоо чадагч нэгээрээ зүтгэж одоо хүүхдүүдэд төгсөж байна. 13 хүүхд одоо манай ангийг суралцаад төгсөж байна. Жүжигчний мэргэжлэр бакалаврын зэрэгтэй төгсөж байна. Монгол Улсын гавь жүжигчин Болд Эрдэнэ багшийн жүжигчин хөтөлбөрийн төгсөгчид Оросын зохиолч Галингийн Өглөөний тэнгэрийн одод жүжигээр төгсөлтийн ажлаа хамгааллаа. Зохиомж их сургууль нь 1999 онд үүсгэн байгуулагдсан. За энэ хүү 24 дахь удаага төгсөгчдөө амьдралын их замд нь хөтлөө орууллаа.